Хаван бууруулах 6 арга. Биедэг шингэний илүүдэл хуримтлалыг бид хаван гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд жирэмсний үед эсвэл сарын тэмдэг ирэхээс өмнө тохиолддог байна. Мөн хавгнах нь бөөр, зураг судасны ямар нэг өвчин байгааг илтгэдэг ажээ. Бид та бүхэндээ хаванг эрүүлэр бууруулах 6 аргыг хүргэхээр бэлтгэлээ. Нэгдүгээрт давсны хэрэглээг багасгах. Давсанд наатар холорид ихээр агуулгаддаг бөгөөд наатар нь эсийн гадна болон доторх шингэний тэнцвэрийг хадгалж байдаг бодис юм. Хэрэв та давс ихтэй хоол, тухайлбал боловсруулсан хүнс хэрэглээд байвал тэнцвэр алдагдаж биед шингэний илүүдэл хуримтлал үүснэ. Хоёрдугаарт магний хэрэглээг нэмэгдүүлэх. Магний бол маш чухал эрдэс бодис. Чухамдаа энэ нь бие махбодын үйл ажиллагааг хэвийн байлгах 300 гаруй ферментийн урвалд оролцдог. Түүнчлэн магний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь хаванг бууруулахад туслана. Учир нь нэг судалгаагаар өдөрт 200 мг магний хэрэглэвэл сарын тэмдгийн өмнөх хавгнах шинж тэмдгийг бууруулж байгааг тогтоожээ. Магнигаар баялаг хүнсэнд самар, үр тариа, хар шоколад, навчид ногоонууд багтдаг. 3 дугаарт B6 витамины хэрэглээг нэмэгдүүлэх. Витамин B6 нь цусны улаан эсийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний биед олон талын ашиг тустай. Энэ нь мөн сарын тэмдэг ирэхийн өмнөх шингэний хуримтлалыг бууруулдаг байна. B6 витаминаар баялаг хүнсэнд гадил, төмөс, хушиг, мах ордог. 4-дүгээрт калигаар баялаг хоол хүнсийг хэрэглэх. Кали бол хүний биед хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис юм. Жишээлбэл энэ нь зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Мөн кали нь шингэнийг ихээр хуримтлуулад буй наатрийн хэмжээг бууруулж шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх замаар хаван хөөдөг байна. Калигаар баялаг хүнс нь гадил, авокадо, улаан лайл юм. 5 дугаарт багваахай цэцгийн ханд. Багваахай цэцгийн хандыг уламжлалт амгаах ухаанд шээс хөөх юм болгон ашиглаж иржээ. Энэ нь таны биед байгаа илүүдэл шингэнийг шээсээр хөөдөг байна. Судалгаагаар 17 хүнд багваахай цэцгийн навчны ханд өгөхөд өдөрт ердийнхөөс илүү шээж байжээ. 6 дугаарт цэвэршүүлсэн нүүрс цуснаас зайлсхий. Цэвэршүүлсэн нүүрс цустай хүнс хэрэглэх нь цусны дахь сахар, инсулины хэмжээг огцом нэмэгдэхэд хүргэдэг байна. Инсулины түвшин өндөр байвал бөөрөнд очих наатрийн хэмжээ ихсэж, шингэн хуримтлагдаж хаван үүсдэг байна. Цэвэршүүлсэн нүүрс цустай хүнс нь элсэн чихэр, цагаан гурил, боловсруулсан үр тариа зэрэг юм.